За сайн бацгаана уу? 2025 онд уншсан номнуудынхаа аяллаа 2 дугаар хэсгийг буюу төгсгөлийн хэсгийг эхлүүлье. Нийт 56 ном уншсанаас 26 нь үлдсэн байгаа юм байна. За ингээд 31-р ном Supremacy гэдэг ном байсан байна. Энэ ном дээр бол өнөөдрийн хамгийн халуун сэдвүүдийн нэг болох AI буюу хэмэл оюун ухааны хөгжлийн түүхийг өгүүлдэг ном байгаа юм аа. Энэ дээр бол ChatGPT-г бүтээгч OpenAI болон Google-ийн DeepMind-ийн хооронд бий болж байсан өрсөлдөөн. Тэр дундаа Sam Altman, Demis Hassabis гэдэг шинжлэх ухааны тэр судлаач, хэмэл оюун ухааны судлаач хүн байдаг. Тэр хоёрын хооронд хэрхэн өрсөлдөөн бий болж исэн гэдэг тухай гардаг тийм баримтат бүтээл нь шинэ технологийн өрсөлдөөн, суур шинжлэх ухаан, судалгаа хэрхэн өрнөж хөгжиж ирснийг тийм төвийн байр сууриас тайлбарласан нь илүү таалагдсан. Зарим номнууд дээр бол хэтэрхий нэгтлэгийг барьсан эсвэл муулс эсвэл хэд сайлс байдаг. Энэ ном дээр байрсан дундын байр суур нь бол маш зөв санагдсан. Бас л их юм бодогдуулсан ном байлээ. За энэ ном дээр би 4 оноо өгсөн байна. 4 од. За дараагийн ном. За энэ дээр бол Amanda Nguyen гэдэг бэлгийн хүчирхийлэлд уртсныхаа дараа түүнийхээ эсрэг шинэ хуулийг хүртэл батлуулж чадсан. Тэгээ мундаг эмэгтэй тэр хуулийг батлуулах хүртлээр хийсэн амьдралынх нь бяцхан дурсамж болсон ном байна. Хүчирхийллийн эсрэг тэмцэгч Аманда итгэл найдвар эр зоригийн түүхээ харамгүй бичжүүлдээсэн нь урам зориг хөрх ном юм лээ. Аманда өөртөө тохиолдсон хэцүү үйл явдлыг хэрхэн нийгмийн томоохон өөрчлөлт, хууль эрх зүйн шинжилэл болгон хуургаж болдгийг өөрийн биеэрээ жишээ олгож үзүүлсэн. Тэгээ мөрөөдөл дүүрэн байсан нэгэн оюутан охин сургууль дээрээ бэлгийн хүчирхийллийн охирогч болж түүнийхээ дараач мөн сэтгэл санааны дарамтад өртсөөр байсан тухайга бичээд түүнийхээ эсрэг хүчтэй тэмцэж хуулийг өөрчилж шинжилэн батлуулж чадсан супер эмэгтэй гэдгийг олж мэдсэндээ баяртай. Тэгээ Амандын дундаа өөрийн мөрөөдөл болсон NASA-д ажиллах мөрөөдөлтэй байснаа зогсоогоод байсан ч сүүлд нь энэ хуулиа батлуулж чадсныхаа дараа NASA-д иргэн ажиллах боломжтой болж чадсан нь үнэхээр гайхалтай байсан. Тэгээ энэ номыг би унших болсон шалтгаан гэх юм бол өөр дөмнөр энэ хүний хизээ сонсож байгаагүй, энэ хуулийнхын талаар ч гэсэн сонсож байгаагүй байсан. Гэтэл Amazon-ы Jeff Bezos-ийн Blue Origin гэдэг сансрын компаниас хийсэн нийт 6 эмэгтэй оролцсон сансарт хийсэн нислэг гээд бөөн шууган болж исэн шүү дээ өнгөрсөн онд. Тэгээ энэ үеэр тэр 6 эмэгтэй нэг байсан тул энэ ямар хүмүүс орж өгөөж харж исэн чинь энэ Аманда гэдгийнх нь эмэгтэй хүнийх нь амьдрал айгүй сонирхолтой санагдаад уншаад үзсэн чинь яг ийм ном байсан мөлий. Энийг бол хэн болгоо ер нь уншаад авцсан байхад гэмгүй. Тийм мундаг, зоримог эмэгтэй талаар мэдж авсандаа үнэхээр баяртай тийм ном байсан. За энэ ном дээр би 5 од өгсөн байна. За дараагийн ном бол энэ бол бас нэлийн айхтар гоё ном байсан. Гэхдээ энэ дээр би 4 од өгсөн. Яагаад тэгэхээр жоохон миний уншдаг төрлийн ном биш байсан. Гэхдээ үнэхээр уншсандаа баяртай байсан. Яагаад тэгэхээр энэ номыг бол шидэт реализмын ойх, тэгээ Латин Америкийн утга зохиолын ноён оргилуудын нэг гэж үздэг юм лээ. Тэгээ хүл амьдрал эсвэл өнгөрсөн одоо цагийн зааг дээр гол үйл явдалд нь өрнөдөг. Одоо энэ зүйлээд байна уу эсвэл жинхэнэ бодит үйл явдал яваад байна уу эсвэл жинхэнэ үнтэй яриад байна уу эсвэл сүнстэй яриад байна уу гэдгийг мэдэгдэхгүй тийм сонин ертөнцөөр аялуулдаг гайхалтай ном билээ. Тэгээд энэ номыг Алберт Габриэл Гарсиа Маркез гэдэг 100 жилийн ганцаардлыг бичсэн зохиолч байдаг шүү дээ. Тэр зохиолч хүртэл энэ номноос айгүйх санаа авч ирсэн гэдэг юм лээ. Тэгээд уншиж байгаа хувьдаа хэрвээ та 100 жилийн ганцаардлыг уншиж байсан бол тэр санаагаа хаанаас авсныг нь шууд энэ ном юм а гэдгийг бол шууд л анзаармаар юм байна лээ. Тэгээд гүн гүнзгий утга санаатай тэг баг зэрэг нууцлаг зохиол дуртай бол энэ номыг санал болгох байна. За энэ номон дээр би 4 оноо. Энэ бол бас хүн болгоны унших ёстой ном гэж бодож байна. Тэгээд энэ номыг саяхан монгол руу орчуулсан байлаа маш гайхалтай. Гэхдээ би монгол орчуулгаар нь уншиж амжаагүй л гоё орчуулсан байх гэж найдаж байна. За энэ дараагийн ном бол бас л давтан уншилтын ном байна. Энэ ном бол миний хамгийн дуртай номуудын нэг Dune буюу манхан ном байгаа. Энэ номоо дахиад нэг уншсан шалтгаан гэж ер нь бас шалтгаан байхгүй. Угаасаа дуртай болохоор үе тахиж уншмаа санагдаад уншчихдаг. Тэгээд миний хувьд бол Dune зөгнөлт уран зохиолын ноён оргилд зүй сар
бүтээл гэж боддог. Тэгээд улс төр, шашин, экологи, хүний оюун ухааны чадамжийг нэг дор зангидсан нь энэ номыг бол зүгээр нэг уран зөгнөлт бус эрх мэдэл ба итгэл үнэмшлийн тухай философи болгож чадсан мундаг зохиол гэж боддог. Тэгээ энэ Дэни Вильневийн алдарт найруулагч Дэни Вильневийн киногаар нь зөндөө олон хүмүүс мэддэг болсон. Би ч мөн Дэни Вильнев кино найруулах гэж байгаа гэдгээр нь болж энэ номыг илүү сонирхож унших хүсэл маань төрж уншиж байсан. Тэгээ үнэхээр одоо фэн болсон. Тэгээд энэ ном дээр ер нь бол хэлэхэд өчрхэг үдирдэгчийг сохроор дагахын хор уршгийг маш нарийн аимшигтай бодит байдлаар харуулсан нь өнөөдрийн бидний энэ ертөнцид ч гэсэн хүчтэй сануулга болмоор юм шиг санагддаг. Тэгээ монгол хэлээр бол яаж орчуулсныг нь мэдэхгүй ч гэсэндээ the fear is the mind killer гэдэг өгүүлбэр байдаг да. Тэр бүр ёо. Asta бүр амар гоё. Энийг би орчуулахдаа болохоор айдас бол бодлын халуурчин гэж орчуулсан. Гэхдээ бас өөрөөр ингэж орчуулах юм те. Айдас бол оюун санааг хөнөөгч. Аль орчуулгын зөвөр гэж бодож байна. Ер нь монгол орчуулга нь яг ямар байдаг юм болоо. Би тэрийг нэг монголоор уншааг болохоор хэрвээ та мэдчихвэл доор комент бичээд үлдээгээрэй. Тэгээд айдсын энэ өгүүлбэр бол айдсаас эсвэл альва юмнаас айж иснаас илүүтэйгээр айдстайгаа нүүр тулж түүгээрээ дамжин оюун ухаанаа чөлөөлөх боломжтой гэсэн санааг энэ өгүүлбэрээр хэлээд байгаа юм шиг. Тэгээ мөн бодох юм бол энэ зохиолынхаа бас гол санаа нь байж болох юм. Тэгээ энэ номыг бас эх жил гэсэн бас уншиж бодож байна. Яагаад тэгэхээр эх жил Дэни Вильневийн киноны 3 дахь буюу сүүлийн анги гарах гэж байгаа шүү дээ. Тэгээ тэрэндээ зориулж энийг уншичаа дараа нь 20 дугаар номыг бас уншина гэсэн. За. Энэ номонд мэдээж 5 од. За дараагийн энэ бол бас нэг тийм дурсамж намтарчилсан ном байна. Энэ ном дээр бол хүний тарих гэдэг ямар нарийн төвхтэй бас ямар эмдэг зүй болохыг мэс заслын эмчийнүүдээр харахад хүргэсэн бас сонирхолтой зохиол байсан. Ном байсан. Энэ зохиол биш баримтат ном байгаа. За тэгээд дараагийн ном маань энэ бол үнэхээр бас гоё ном байсан. Би энэ дээр бас 5 од өгсөн. Миний дуртай номнуудын нэг болж чадсан. Тэгээ энэ ном дээр бол криптографийн түүхийг эртний Египтийн hieroglyphs эхлээд өнөөгийн квант криптограф хүртэл маш сонирхолтойгоор холбож чадсан. Тэгээд үнэхээр гайхалтай ном байсан. Математикт дургүй хүн байсан ч гэсэн энэ номыг уншаад код тайлахын амтанд орно гэдэгт бүр итгэлтэй байна. Тэгээ маш их таалагдсан учраас нэг дахин уншмаар санагддаг. Ер нь одоо ч гэсэн дахиад нэг эргүүлж уншия гэж бодож байна. За дараагийн ном бол энэ алдарт Pride and Prejudice Jane Austen-ийн ном байна те. Энэ номыг би нэлээд дөнгөж англи хэл сураад байхдаа уншиж ирсэн. Тухайн үед уншичаад ерөөд ийм л ном гээд мартчихсан байсан. Тэрийгэ эргүүлж сэргээж уншсан. Сонгодог зохиол гэдэг бол сонгодог л юм лээ. Тэгээд энэ дээр бол Elizabeth Bennet болон Darcy нарын харилцаагаар дамжуулан хүний мөн чанар, тэгээд бардам зам болон анхны сэтгэл хэрхэн төөрөгдүүлдэг тухай өгүүлдэг. Тэдгээрийг маш хөөрхнөөр урнаар бичсэн байдаг нь үнэхээр гайхалтай билээ. Тэгээ мартагдах шахсан байсан түүхээ сэргээж авсантаа тийм баяртай байна. За дараагийн ном бол энэ Demian гэдэг Hermann Hesse зохиолчийн ном байна. Би энэ Hermann Hesse зохиолчийн номнуудыг унших дуртай. Нэг тийм нандин нөхөрлөлүүд номных нь яг гол төвд байгаад байдаг. Тэгээ яг амьдрал дээр хуур байдаг юм шиг тийм нандин нөхөрлөлүүдийг номноос уншингаа сэтгэлээ дэвтэмээр санагдсан үедээ уншдаг гэх юм уу. Тэгээ энэ удаагийнх мөн дахин уншилсан. Тэгээд өмнөх уншилтаа баттгаад 4 од өгсөн байна. За дараагийн ном Frozen Woman буюу хүлдсэн эмэгтэй гэдэг ном байна. Энэ бол Нобелийн шагналт Annie Ernaux гэдэг зохиолчийн ном байсан мөлий. Би энэ номыг бол анх удаа уншсан. Энэ номыг ажлынхаа клубээр хамтдаа уншсан. Тэгээ энэ бол маш бодтой тийм бас л айхтар бичлэгүүд феминизмын бүтээл гэх юм уу. Тэгтээ яг ч феминизм биш. Энэ бол зүгээр л яг бодит амьдралыг бичсэн. Тэр зам бодит амьдрал болохоор илүү айхтар тийм амар юм шиг тэгсэрнээ бас хүчрхэг мэдрэмжийг эмэгтэй хүмүүст өгмөр. Тэгтээ заавал эмэгтэй хүн унших хэрэгтэй юм гэж бодохгүй хүн болгон уншиж болно. Эмэгтэй хүний нийгэм цэцлэх байр суурь, гэр бүлийн ахуй амьдралд дарагдан өөрийн хүсэл мөрөөдөл нь хэрхэн хөлдөж тэгээд хүсэл мөрөөдөл нь зарцснараа эмэгтэй хүн хэрхэн чимээгүй хүн зарцсан
хүн болж хуурдгийг харуулсан байлээ. Тэг уншихад баг зэрэг гонигтайч тэг маш чухал сэдв учраас уншсандаа баяртай байсан. За тэгээ номон дээр би 4 од өгсөн. Уул нь бол 4-өөс илүү ч өгмөр байсан. Тэгтээ энийг дүгнэх боломжгүй үзээд мөн бас од өгөөгүйгээр тэр одоо бол авсан. Тэгтээ дотроо бол 4-өөс дээш гэж бодож байна. За дараагийн ном бол бас 5 одтай ном байна миний хувьд. Энэ бол шинжлэх ухааны түүх ном унших дуртай бүх хүн бол заавал унших ёстой гэж ном болж бодож байна. Тэгээд хүний бие махбод оддын тоосноос бүтсэн гэдэг айгүй тийм гайхалтай үг хэлсэн байдаг шүү дээ. Тэрийгэ үнэхээр хамгийн яруу тодор тайлбарлсан ном юм билэ. Тэгээд Карл Саgan гэд шинжлэх ухааныг яруу найраг шиг бичдэг хүн юм гэдгийг энэ ном дээрээс бол харж чадсан. Тэг яагаад энэ ном олон хүмүүсийн хайрыг татдаг вэ гэдгийг шууд л ойлгосон. Тэг уншсандаа үнэхээр баяртай байсан. Орчлон ертөнд ямар уудам бидний дэлхийн ямар өчүүхэн атлаа үн цэнтэйг ойлгоход тусалсан. Тэгээ хүн бүрийн заавал унших ёстой номнуудын нэг гэж бодож байна. Та уншсан бол ямар санагцтай бичээрэй. Эсвэл бол уншаагүй бол заавал уншаарай. Эсвэл бага дүү нартай авч бэлэглээрэй гэж хүсэж байна. За дараагийн ном бол Төдөө гуайн оройгүй сүм байна. Энэ номыг бол уншихаар маш их бодож исэн. Гэхдээ ерөөс унших боломж гарахгүй байсаар хагаад дүнж сайхан өнгөрөх чондол уншлаа. Тэгтээ уншсандаа бол маш их баяртай байсан. Монгол хүний оюун санааны эрэл хайгуул, тэгээ соёл уламжлал болон шашны гүн ухааныг хартаа цагаантайгаар нь харуулдаг маш сүрхий бүтээл байна лээ. Тэгээд цаад тохчрыг нь ойлгохгүйгээр хараар итгэхийн аюулыг мөн цаагаараа харуулдаг нь үнэхээр гайхалтай юм лээ. Хэд ч уншсан ер нь шин зүйл олж хармаар юм шиг. Тэгээ хэллэг нь шашны талаарх хэллэгүүд нь маш баялаг. Тэгээ зөндөх олон зүйлийг эргэн сэргээж сандсан бас шинээр сурч авсан зүйлүүд бас зөндөх байгаа. Дараа нь тагж нэг уншиж бодож байна. За дараагийн ном бол найз маань бэлэгсэн учраас уншсан. Тэрнээс би энэ Мураками зохиолчийн ганцхан номыг л уншиж байсан. Тэгээд тэр номыг уншсныхаа дараа энэ зохиолч маань ер нь бол миний унших төрлийн зохиолч биш юм шиг байна гэж одоо дахиж уншааг байсан. Тэгээд тэр ном нь бол уран зохиолын ном байж тараад. Тэгээд одоо энэ болохоор уран зохиолын биш. Тийм өөрийнх нь аялын бичлэг маягийн тэмдэглэл маягийн ном учраас бас унших дуртайсан. Би угаасаа аялын тэмдэглэл унших дуртай. Тэгээ энэ удаа Мураками бол зөвхөн роман биш, аялын тэмдэглэлийг ч гэсэн маш сонирхолтой бичдэг юм байна гэдгийг нь мэдэж авсан. Тэгээд энэ номон дээр Мураками зохиолчийн Монгол, Хятад, Мексикээр аялсан тэмдэглэлүүд нь багтсан байлээ. Тэгээ миний хувьд мэдээж хамгийн сонирхол татсан нь халах голын дайныг сонирхон Монголын тал нутгаар аялсан хэсэг нь маш дотн тийм сонирхолтой мэдрэмжийг төрүүлж исэн. Тэгээд халах голын дайныг Японд бол Номон хааны дайн эсвэл Номон хааны тохиолдол гэж нэрлэдэг юм байлээ. Тэрийг бас сурж авсан бас сонирхолтой байсан. Тэгээд халах голын дайн болсон газрыг ирж үзхийн тулд Хятад талаас нэг, Монголын халах гол сумын талаас нэг гэд нийт 2 удаа хоёр талаас нь ирж үзчихсэн сонирхолтой. Дээр үед болохоор тэгээд шууд нэг талаас нь ирчээд тэрээр хил тавах боломжгүй л байсан юм шиг байна. Одоо ч гэсэн ер нь тэр хിവэрэ юм болов эсвэл тэг талаар нь ирсэн болов шууд хил гараад нөгөөдгийг үдчихээ явчих болдог юм болов гэдэг нь бас сонирхолтой санагдчихсан. За дараагийн ном бол энэ тийм физикийн шинжлэх ухааны талаар Жим Аль-Калили гэдэг би энэ баримтат кинонууд агих байдаг. Атом гэд тэр баримтат киног айгүй үзэх дуртай. Тэр зохиолч маань бичсэн тийм физикийн шинжлэх ухаан, квантын физик, харьцангуй онол гэх мэт тэг хэцүү ойлголтуудыг тэг маш энгийнээр тайлбарлаж өгсөн тийм хөрх ном байсан. Тэгээ би ер нь мартсан зүйлээс гэсэн зэрэг гэж удаад эргүүлж уншсан. Тэгээ физик сонирхдаг бол бас уншихад илүүдэхгүй. За дараагийн ном бол энэ миний хайртай зохиолч Оливер Саксын бас нэгэн намтарчилсан ном байна. Тэгээ энэ номон дээр бол зөвхөн өөрийнх нь амьдралын тийм бүр багасаа эхлээд бичсэн намтарчилсан хэсэг байхаас гадна хим, шинжлэх ухаанд ер нь хэрхэн өөрөө дурлсан яаж тэр үйл явц нь өрнөж бий болж исэн тухайга дурсамж болгон бичсэн мэлээ. Тэгээд ном бүхэлдээ химийн элементүүдийн гайхамшиг өгүүлэхээс гадна түүний шинжлэх ухаанд гэр бүл хамаатнууд нь түүнийг хэрхэн шинжлэх ухаанд химд эмч болоход нь дуртай болгосныг
ойлгуулсан надад. Тэгээд дуртай зүйлээ чин сэтгэлээсээ тайлбарлаж буй хүний үг гэдэг нь шууд номноос нь харагдаад исэн учраас маш уншихад хүртэл урамтай байсан. Энэс миний дуртай номтой нэг болсон. Тэгээд 5 од мэдээч. За энэ бол бас айхтар ном илээ. Энэ номыг би өмнө нь түрүүний тэр ажлынхаа номын клубээр уншижсэн тэр Annie Ernaux гэдэг тийм Нобелийн шагналтай зохиолч номыг уншсан да тэр хүлцэн эмэгтэйгээд зарцсан эмэгтэйгээд тэр зохиолчийн бас нэгэн дараагийнх нь өөр номнууд юу гэдэм болоо гэж хайж аваад уншсан чинь энэ ном хамгийн алдартай номнуудын нэг байсан. Энэ бол тохиолдол гэдэг юм одоо монголоор орчуулбал тийм нэртэй бас л айхтар тийм зөрөгтэй бүтээл гэсэн мөлий. Энэ номыг бол энэ бол ер нь баг өөрийнх нь амьдралд бий болсон тохиолдсон үйл явдлуудыг жоохон өөр дэлгэрэнгүй болгоод ч юм уу эсвэл жоохон өөрчлөгдсөн. Гэхдээ өөрчлөл нь бол маш бага байсан байх гэж бодож байна. Нарийн би судлаагүй. Энэ дээр бол эмэгтэй хүний бие махбод биеийн эрхчлөө болон үр хөндөлтийн талаар тухайн үеийн нийгмийн хатуу хууль дүрм хүмүүсийн тийм үр хөндөлтөд гаргаж байгаа хандлага зэргийг ямар ч чимэггүйгээр бичсэн дурсамж маягийн ном. Тэгээд энэ зохиолчийн маань бичих хэв маяг нь маш хүйтэн хүндий юм шиг хэрнээ хүйтэн хүндий ч гэсэндээ яг л бодит байдлыг бичсэн байгаа нь үнэхээр бас гайхалтай санагдчихсан. Тийм хизүү сэтгүүл мөртлөөсөө яг л үнэн гэдэг нь бол шууд зүрх зүсэн орж ирж исэн. Татар зарс хийлгэх айлгах дүр зургуудыг бүр нүдэнд харагдтал бичсэн тийм ном билээ. Заавал унших хэрэгтэй гэж бодож байна. За энэ дараагийн ном бол энэ номыг баг бүтэн жилжингээ 2 жилч уншлуу. Айгуу уншсан. Эхнэндээ бол маш сонирхолтой байсан боловч сүүл рүүгээ жоохон уршаад тэгээд нэлээд удаж агаад бас хичээн барин дуусгасан. Компьютерыг яаж ажилладаг вэ? Тэг програм хангамж юу юунаас эхэлдэг вэ? Зөвхөн энгийн код тайлахаас эхлээд айгуу энгийн зүйлүүдийг тайлбарсан мөлий. Гэхдээ нэлээд урт нэлээд зузаан ном. Тэгээд энэ компьютер хэрхэн ажилладаг гэдэг асуултын хариултыг тэг Morse кодноос эхлээд алхамаар хариулсан нь бол таалагдсан. Дөнгөж шинээр компьютерийн шинжилгээ ухааныг сонирхож байгаа хүмүүст бол бас бүгдээр уншаад хэлээдэггүй ч бодож байна. Бараг л сурах шиг тийм ном байсан. Эхлэл нь бол үнэхээр супер байсан. За ер нь бол ихэнх хагацаар уншчихад бас хэлээдэггүй ч бодож байна. За энэ дараагийн ном бол энэ дээр бол маш их сонирхолтой. Энэ бас нэг өөрийнхөө эдгэрхшгүй ер нь бол эдгэрэх эмийг нь олж тодруулаагүй байгаа өвчнөр өвчсөн эмч тэр өөрийнхөө өвчнийг хэрхэн даван туулж гарсан тухай түүхээ дурсамж болгон бичсэн тийм дурсамж баримтат бүтээл байгаа. Тэгээд нас барахад хэдий ойрхон болсон байсан ч гэсэндээ эмч маань өөрийнхөө ховор өвчнийг хангахын төлөө хэрхэн цаг хугацаа тавралтаж найдваргийн нөхцлөөс амьд үлдэж чадсан нь үнэхээр гайхалтай байсан. Тэгээд өөрийгөө аварч чадсан гол арга нь гэх юм бол өөр өвчнийг эдгэх зорилттой аль хэзээний бий болсон байсан эмийг өөрийнхөө эмчилгээнд тодорхой болоогүй байгаа тийм өвчнөдөө ашигласан тийм арга байсан. Тэгээд энэ бол тийм өөр өвчин зориулсан эмийг өөр өвчнөд бол хэрэглэх боломжгүй байдаг юм байна л та. Тэгээд энийг ийм аргаар өөрийгөө эмчилж чадсан тухайгаа бичсэн нь бас сонирхолтой байсан. За дараагийн ном байна. Энэ Фермагийн онцгой гэдэг юм уу? Ийм ном байна. Энэ бол математикийн түүхэн дээр бол хамгийн алдартай бодлого гэдэг юм лээ. Фермагийн хамгийн сүүлийн теорем гэдэг нэртэй. Тэгээ энэ теорем нь бол 300 гаруй жил хинч тайлж чадаагүй. Тэр теоремыг нь батлах гэж оролцсон олон 300 маш энэ 300-ны математикчдын түүхийг хүүрэн өгүүлсэн мэлээ. Тэгээ математик бол зүгээр л нэг тоо биш харин адал явдал баг роман шиг уншигдаж болдог гэдгийг энэ номноос харсан. Маш сонирхолтой байсан. Тэгээ Ферма гэж мөнс тийм очтой хүн байсан мэлээ. Өөрөө бол яг мэрэгжлийн математикч хүмүүс ч гэсэндээ математикийг аяг сонирхдаг. Тийм гоцхаантан тийм шүүгч хүмүүс юм байгаа байхгүй. Тэгээ яг өөрөө баталж үлдээгээгүй ч гэсэндээ баах математикийн теоремуудыг би батлах аргыг нь мэдчихэж байгаа. Гэхдээ энэ баталгааг нь бичгээд энэ номны энэ хажуу талын юм дээр зайн дээр бичгээд надад зай хөрөхгүй байх гэх мэтчлэн тийм ёжтой бичиж үлдээсэн тийм бахан бичлэгүүд гэдэг юм лээ. Тэр бичлэгүүдээр нь нас барсныхан дараа нь хүүхэд нь ном болгож гаргаад тэр номон дээрээс нь ерөөсөө
таалагдж чадаагүй, батлагдж чадаагүй байсан хамгийн сүүлийн теорем нь энэ теорем байсан мөлий. Тэгээ үнэхээр гайхалтай. За энэ дараагийн ном маань бол морьсон толгойгүй хүн байна. Энийг бол бис багтаа уншсан миний хамгийн дуртай зохиолуудын нэг. Тэгээд дахин уншихад ч гэснээр дүрслэлүүд нь яг л кино шиг бодиттой, тэрнүүдэнд харагдахаар бичсэн үнэхээр гайхалтай лээ. Энэ удаа л би M-book-ээс уншсан л та, сонссон л та. Тэр маань бас үнэхээр бас гоёсэн. Өөр гэрээ ажиллаа хийж байхдаа ч юм уу алхаж байхдаа сонсоо явахад бол кино үзэж байгаа юм шиг санагддаг. Тэгээ Морис Жеральд болон Луиза Пойндекстер нарын хайр сэтгэлийн түүхийг тэрхүү нууцлаг тийм айц төрүүлэн болоо сонирхолтой өрнөлөөр харуулдаг нь сонирхолтой одоо ч гэсэн хിവэрээ лээ. За тэгээд энэ удаа M-book-ээр сонссон маань онцлог байлаа. Тэгээ монгол хэлээрээ сонссон нь бүр гоё. За дараагийн ном юм бол Өрн фронт сонин гол юмгүйгээд энэ Дани аимшигт нүүр царайг залуу цэргийнүүдээр маш бодиттой зүрх зүсэм дүрсэлсэн байлээ. Сүүлд судлаад үзэхэд зохиолч маань бол өөрөө дэлхийн 1-р яарны үед өөрийнхөө биеэр даван туулсан, амьдралдаа үзэн харсан тэдгээртэй тулгуурлан бичсэн ном юм билээ. Дайн бол хэн нэгний хэлдэг шиг тийм баатарлаг үйл явдал хизээч биш. Харин залуу ихний хэрхэн сүрүүлдэг болохыг инх тайван ямар үнцэнтэйг харуулсан үнэхээр хүнд жинтэй роман билээ. Уншиж дуусаад нэлээд удаан бодол автсан. Тэр нь одоо ч гэсэн бас бодогдоостой. Тэгээ саявтархан шинэ орчуулагтай шинэ хэвлэл Монгол гарсан харагдсан билээ. Зөвхөн нэрнээс нь гэхэд надад бол энэ хуучин яг одоо энэ миний уншсан энэ нэр нь бол маш цохимжтой санагдаад байгаа. Яг тийм анхныхын өөрийнх нь герман үндсэн их нэр нь хүртэл яг л ийм нэртэй юм лээ. Өрн фронт сонин гол юм гээд. За би энэ номонд 5 биш 4 од өгсөн. Баш хүн болго унших хэрэгтэй гэж номын бас л нэг байлээ. За энэ дараагийн ном бол энэ нэг мөнгөний сэтгэл зүгээд номоор нэлээд алдартай болсон ном зохиолж байдаг штэ Морган Хаусел гээд тэр хүний гаргасан шинэхэн ном билээ. Тэгээ энэ бол бас л нөгөө номоо бодох юм бол жоох илүү нүршсэн юм шиг. Гэхдээ бас хэрэгцээтэй мөнгийг хэрхэн олох тухай хэрвээ олсон мөнгөө хэрхэн ухаалгаар зарцуулж амьдралдаа утга учиртай баян болгоход ашиглаж болох талаар бичсэн тийм зөвлөмж маягийн ном. Тэгээ бидний тэгээ мөнгөө зарцуулалтын цаана ямар сэтгэл зүй хүчин зүйлүүд байдаг. Тэгээ юунд мөнгөө зарцуулбал илүү тэрнээс илүү ад жаргалыг мэдэрч болох вэ гэдгийг энгийнээр ингээд тайлбарлаж өгсөн бол мөн хэрэгтэй. Тэгээ ер нь байнга уншихад биш ер нь бол үе эргэж уншаад мартсан зүйлээ эргэн санахад бол хэрэгтэй ном бахаар үлээ. За энэ дараагийн ном бол бяцхан унтааж байна. Энийг бол ерөөсөө уншихыг маш их бодож байгаад энэ удаа уншсан чинь бас үнэхээр хөөрхөн ном байсан мөлий. Шууд 5 од өгсөн ном. Тэгээ хайр, нөхөрлөл, хариуцлагын тухайд амьдралын утга учирыг энэ бяцхан номонд ер нь томчууд бидний хүүхэд насны тэр тунгалаг харцыг эргүүлэн өгдөг юм шиг тийм хөөрхөн ном басан мөлий. Тэгээд энэ алдарт бяцхан номыг яагаад мянган хүмүүс маш их хайрлан уншдгийг шууд ойлгосон. Тэгээд хүүхдийн нүдээр өнгөцгийн юм шиг хэрнээ тийм ухаарл төрүүлдэг гайхалтай ном лээ. Бяцхан унтааж хүн болгон уншаарай. За энэ бол миний өнгөрөх жонд уншсан хамгийн хүн зүйтэй номнуудын нэг. Тэгээ энэ Жеффри Эпштейн гэдэг хүмүүний талаар аягүй хэрэгдэад байгаа штэ. Тэр хүний хохирогчдын нэг байгаа. Тэр өөрийнхөө биеийн хүчирхийллээс гадна сэтгэл зүйн хүчирхийлэлд сэтгэл санааны нөлөөлөлд орсон байсан тэр л хар орчноос амьд үлдэж дэлхийн хүчирхэг эрх мэдэлтнүүдийн эсрэг шудраг ясны төлөө тэмцэж явсан амьдралынхаа түүхийг бол нин өвгөө бичсэн мэлээ. Тэгээ нин өвгөө бичсэн гэдэг нь мэдээж тийм сайн тамуутай бүгднийг бичсэн маш хүнд зохиол байлаа. Ер нь бас уншихад илүүдгүй. Тэгээд өөрт тохиолдсон хар бараан үйл явдлуудыг нэг бүрчлэн бичсэн мэлээ. Тэр нь бол үнэхээр зарим хүмүүс ер нь яагаад тийм хэцүү амьдралтай байдаг юм болоо гэдэг үнэхээр сэтгэл өвтгөм айхтар түүхэлээ. Тэгээд үнэхээр энэ Виржиниа гэдэг эмэгтэй байгаа. Тэр Виржиниагийн амьдрал үнэхээр зарим зүйл үнэхээр шудраг бус тохиолдсон айхтар бүр сэтгэл урмаар
зүйлүүд зөндөө болж исэн байлаа. Бүр тэврээд авмаар ийм хөрх эмхтэй бас л хүн болгон унших ёстой номнуудын нэг гэж бодож байна. За энэ дараагийн ном бол бас л дахин уншсан ном байна. Тэгээ энэ эхний уншлалын дээр жоохон бахтаа уншиж байхдаа бол би нэг 4 одоор үнэлжсэн. Гэхдээ сая тавьж унсныхаа дараа 5 одтой болгож өөрчилсөн байгаа. Маш их таалагдсан. Тэгээд маш нэг гол дүрийнх нь нэмэгтэй Jane Eyre гэдэг гарч байгаа. Тэр бол өөрийн өрх чөлөө нэр төрийн төлөө зөв амьдрахын төлөө ерөөсө бууж өгөлгүй тэмцэж байгаа тийм хүчрхэг эмэгтэй төрөөр гардаг. Тэгээ энэ бол зөвхөн хайр дурлалын түүх биш. Хов хүний төлөвшил, сэтгэлийн хатны тухай тийм өгүүлдэг гайхалтай ном байлээ. Маш бага насандаа ямар их хэцүү амьдралыг яг л кино шиг салхишуурах шиг тэр амьдралыг ямар ухаалгаар ноён нуруутаагаар даван туулж байгааг харахад үнэхээр бүр өмнөөс нь бахархмаар тийм хүчрхэг Jane эмэгтэй түүхийг уншихад үнэхээр гоёсэн. За дараагийн ном энэ бол багийн номын энэ өнгөрөх жирийн уншсан баг сүүлээсээ 2 дахь ном нь. Энэ номыг унших болсон шалтгаан бол Goodreads гэдэг номын програм байдаг те. Тэр номын вебсайт байдаг. Тэр вебсайтаас харж агаад хүмүүс аягүй уншсан гоё номнууд юу байна гэд харж исэн чинь энэ номоос энэ бол 2025 оны шинэхэн ном байгаа. Тэгээ энэ ном дээр амьдралын хатуу тэгээд үнэн үхэл хагцал болон тэдгэрийн даван туулах тэгээд хүний сэтгэлийн тэнхэг өгүүлсэн бас тийм хэцүү сэдвтэй тэгс мөртлөөсөө бас дулаахан мэдрэмжийг төрүүлдэг тийм хөөрхөн ном билээ. Уран зохиолын ном. Тэр нь бол Amish гэж нэрлэдэг тийм Amish гэдэг тийм маш нэгэн хаалттай шашинтай тийм хүмүүс байдаг. Тэр гэр бүлд эцэггүй хүү болон төрсөн Габриэл хүүгийн амьдралыг харуулдаг. Тэгээ тэр Габриэл хүүгийн эргэн тойрны хүмүүсийн харилцаа, хайр, тэгээ хатуурхал, тэгээ хоёр нүрэлт гээд зовлон бас хайрыг ингээд хослуулсан сүлжсэн айхтар ном билээ. Бас таалагдсан номууд нэг. Тэгтээ бас хүнд ном шүү. Одоо ингээд өнгөрөх жон уншсан миний хамгийн сүүлийн номнуудын нэг байна. Энэ бол мэдээж тавтан уншилт. Тэгээ миний дуртай номнуудын нэг. Энэ бол миний маш хамгийн дуртай номнуудын нэг байгаа. Энэ дээр бол Гилгамешийн түүхийг Гилгамешийг ер нь дахиж өөр нэг юугаар оруулаад тэгтээ тэр туйлынхаа талаар бас өөрөө зохиолч маань өөрийн тайлбар эсээг оруулсан байдаг. Тэр нь бас маш их сонирхолтой. Энэ Гилгамешийн туйл бол хүн төрөлхтний хамгийн эртний бичмэл үг гэж явдаг. 4-5,000 жилийн өмнө бичигдээд тэгээ биднэрт яг одоо энэ орчуулга болгоод ингээд хувилбар болгоод гарчихсан байгаа нь бол ойролцоогоор 3,000 жилийн өмнө шавар хавтан дээр тийм шаантаг бичгээр бичигдсэн тийм шүлэг найраглал байдаг. Тэр найраглалаас Гилгамешийн түүхүүд гээд гарч ирсэн мэлээ. Тэгээ энэ дээр 4,000 жилийн 5,000 жилийн өмнөх хүмүүсийн ер нь өнөөдрийн бидэнтэй л адилхан хүлээс айж нөхөрлөлийг дээдэлж амьдралын утга учирыг хайж эрэлхийлж хэрхэн түүнийг олж харах нь одоо ч гэсэн сонир хിവэрээ. Тэгээд 4,000 жилийн дараа би уншаа сууж хахад Гилгамеш хаан өхөлгөө мөнхийг аль хэдийн олсон юм шиг санагдчихэв. Ягаад тэгэхээр зүгээр нэг энгийн бий ч гэсэндээ 4,000 жилийн дараа ингээд энэ номны талаар яриад Гилгамешийн талаар бодоол сууж байна шүү дээ. Маш сурамжтай гоё ном. За би ингээд нийт ийм олон номнуудтай энэ жилийг өнгөрөөсөн юм байна. Ингээ эргээд таарсан чинь маш гоё санагдчихэв. Гилгамешийн ном маань энд орж ирэх ёстой ном байгаа шүү. Биш ээ. Энд 4-р номд энд орж ирэх ёстой тий. 4 одтой. За өнгөрсөн жил би ийм номнуудтай хамт амьдсан юм байна. Танд энэ дундаас уншсан ном байна уу? Өөрт хамгийн таалагдсан эсвэл уншмаар авах ном байна уу? Тэгээд шинэ санагдсан ном байна уу гэдгийг доор бичээрэй. Тэгээд эдгээр номноос аль нь таны сонирхлыг хамгийн их татсан бэ? Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдмээр байгаа номнууд байна уу? Тэгээд 2025 оны жагсаалтанд ер нь таны жагсаалтанд ямар номнууд байсан бэ? Хамгийн гоё нь ямар ном байсан бэ? Эсвэл надад санал болгох номнуудаа мөн бичиж үлдээвэл маш их баярлах болно. За баярлалаа. Баяр таа.